Тэгэхээр бид нар ингээд ер нь халдвар төвчний тухай аягүй сайн ойлгоод байгаа сүүлийн үед ковидаас хойш тийм ээ. Мгм. Тэгвэл халдвар тус өвчин гэдэг байгаа энэ өвчнүүд чинь одоо Аа. халдвар төвчнөөс ялгаатай байгаа хамгийн гол шинж нь юу юм бэ? Аха. Өвчлөлийн бүтэц бол мэдээж өөрчлөгдөж байгаа. Халдварт өвчин бол одоо манай 1900-аад одоо 19-р 100 20-р зууны их үед бол айгүйх түгээмэл тархалттай одоо хүн амын амьдралд бол шууд нөлөөлж эрүүл мэндийг тодорхойлж ирсэн бол одоо өвчлөлийн бүтэц бол илүү халдварт ус шийдлэл рүүгээ шилжиж байгаа. Гол тодорхойлох зүйл бол энэ маань хүний амьдралыг дадал, зуршил тэг хүний өөрийн одоо амьдралын туршид сонгож хэрэгсэн сонголтоо шууд хамааралтай өвчин болж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл ямар хоол идэж уух уу, Тий. тэ одоо ажил хөдөлмөрөө яаж эрхэлэх үү, одоо Аха. амьдралынхаа цагийн хуваар хэм маягаар Хэм маягаа яаж яаж авчрах уу болох гэдэгтээ уу? шалтгаалж байгаа Ямар гэсэн үг нэгэн тийм. стресс бухимдлыг хэрхэн яаж зөв тайлах уу? Хэрхэн яаж өөрийнхөө биеийг хөгжүүлэх үү? Одоо тэгэл бүх зүйл бол сонголт. Тэгээд тэр сонголтыг хэдий чинээ өөртөө зориулаад одоо эрүүлэр сонгож чадна төдий чинээ өөрийнхөө эрүүл мэндийг бүтээх боломжтой гэж бол одоо үзэж байгаа сүлийн эрдэмт.